Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг тооцоолон хүргэе. Оросын албаны улсын зүгээс Мета компани эзэмшлийн WhatsApp-ыг хаах оролдлого гаргасан тухай мэдээллийг лав гарагт хүргэж байна. За тэдний ингэх болсон гол шалтгаан нь Оросын албаны улсын зүгээс үндэсний мессенжер аппликейшнийг нэвтрүүлэхээр зорж байгаа учраас гадны компаниудын үйл ажиллагааг шахах хандлагатай байна гэсэн ийм мэдээллийг Мета компани зүгээс хэлж байгаа юм. За тэдний мэдэгдэж байгаагаар төрийн өмчөд хяналттай апп нэвтрүүлэх зорилготой гэж мэдэгдэж байгаа. За Оросын эрх баригчид төрийн дэмжлэгтэй WhatsApp-ын өрсөлдөгч Максыг хэрэглэхийг шахаж байгаа бөгөөд уг апп нь хэрэглэгчдийгээ хянах боломжтой гэсэн шүүмжлээд өртөж байгаа гэдгийг мэдгдсэн. Гэвч бол Оросын төрийн хэвлэлүүд мэдэгдэхдээ үүнийг худал хуурмаг мэдээлэл гэж няцаасан байна. Бид хэрэглэгчдтэй холбоотой байхын тулд чадах бүхнээ хийсээр байна гэж WhatsApp бүрийн тайлбартаа дурдсан байна. За Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ Мета нь Оросын хууль тогтоомжийг дагаж мөрдөж эрх баригчтай яриа хэлцээ хийхийг хүсэх юм бол үйл ажиллагаагаа явуулах боломжтой. За бидний тохиролцоонд хүрэх боломж бий, стигвэс боломж байхгүй болно гэж хэлсэн байна. За үүний зэрэгцээ эрх баригчдын зүгээс уг аппликейшнийг Оросын албаны улсын харилцаа холбооны зохицуулагч байгууллага болох Роскомнадзорын ажилуулдаг онлайн лавлахаас устгасан гэсэн мэдээллийг Financial Times сонин өмнө нь мэдээлж байсан байна. За мессеж бичих аппликейшнтэй холбоотой маргаан сүүлийн үед өрнөж байгаа. За үүнтэй холбоотойгоор Оросын албаны улс болон гадаадын технологийн компаниудын хооронд өргөн хүрээг хамарсан зөрчил мөргөлдөн үргэлжилсэн байгаа нь үүний нэг илрэл болж байна. Оросын эрх баригчид өмнө нь WhatsApp, Signal, Telegram зэрэг бусад мессеж бичих аппликейшнуудын үйл ажиллагааг хязгаарлаж, заллин мэхлэлт болон терроризмтай холбоотой мөрдөн байцаалтанд хамтарч ажиллаагүй гэж буруутгаж байсан. 12 дугаар сард албаныхан Apple-ийн FaceTime видео дуудлагын үйлчилгээг хаасан байна. Лав гарагт гаргасан үйлд нь Telegram-ын Оросын хэрэглэгчид мягмар гарагт удаан хандлттай байсан, мөн татан авалт удаашрсан тухай мэдээлэл гарсны дараа болж байгаа. За мөн Роскомнадзорын зүгээс зөрчлийг шийдвэрлэх учраас хязгаарлалт тавихаа анхааруулсан байна. За харин Telegram-ыг үүсгэгч Оросд төрсэн үүсгэн байгуулагч Паул Дворов хэлэхдээ Оросын эрх баригчдын дарамтанд буучихгүй гэдгээ мэдгдсэн. За уг аппликейшн дарамтаас үл хамааран эрх чөлөө хувийн нууцлыг илэрхийлнэ гэж бичсэн байна. WhatsApp-ийн хувьд Оросын албаны улсад 100 сая орчим хэрэглэгчтэй байдгийн байна. За дэлхийд даяар 3 тэрбум хүн сартаа тус аппликейшнийг хэрэглэдэг гэсэн мэдээллийг тус одоо байгууллагаас өгч байгаамаа.